정치적 후견인들이고 저 뒤에가 학문적으로 서포트했던 사람들인 것 같아요. За ингээд Германы Worms гэдэг хотод ирсэн байна. За энэ хот ямар учиртай хот вэ гэхээр Мартин Лютерийн одоо Ромын католикийн папын өмнө шүүгдэж 2 удаа шүүгдэхдээ өөрийнхөө гаргаж ирсэн тэрхүү 95 зүйл бүхэн тунхаг бичээ нотлож түүнийхээ эсрэг зогсохгүй хэмээн бас шийдвэр гаргаж ирсэн тэр хот байна. Тэгээд яг энэ хотын төвд бол одоо ингээд шинжилтийн буюу сэрэл шинжилтийн цэцэрлэг төрөл ингээд энэ дундад зууны үед шинжилтүүдийг хийж исэн одоо бүх хүмүүсийг ингээд хөшөөг босгосон байна. Бидний мэдхээр одоо John Haas, Martin Luther гэдэг олон хүмүүсийн хөшөө энд байна. Цаанаас голд нь бол хамгийн гол орой дээр нь бол Martin Luther-ийн хөшөө. Ингээд явж байна. За тэгээд ерөнхийдөө энэ газрыг бол юу гэж нэрлэдэг вэ? Сэргэлж шинжилт юм бол яг төрсөн нутаг гэж хэлээд байгаа юм. Хэдийгээр яг Мартин Лютерийн 95 зүйл бичгээ хадсан газар биш ч гэсэн энэ газар бол яг Мартин Лютер тэрхүү итгэл өмчлөлтэй бат цогсож шүлтий бол даван гарч энэ газрыг бол түүхэн мөхөлжээ.